Сайхан амарцгаажийн үзэгчдээ Монголын мэдээ агентлаг цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөрийнхөө Бямгаргийн дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Эхлээд зарим мэдээний товч агуулгатай танилцгаана. Чавсаа хотод механизм одоо энэ жилдээ ингээд хурж одоо бүрээ холбогдод дуусна. Манайх ургууч чаддаг юм бол зах зээл таана хүлээгээд байж. Монголын эко бүтээгдэхүүнүүд хятадын зах зээлд амжилттай нэвтэрч чадна гэж бодож байна. Манай нүүрсний өөрийн өртөгдөл бол шууд нөлөөлдөг. Түүхийн нүүрсний унахлаар зэрэг одоо бидний одоо энэ борлуулалт явагдаж байна. Манай залуугийн хувьд бол бэлтгэл нэлээд боломж юм байгаа. Хүүхдүүдэд бэлдэж ирж байгаа эксперт багш нар нь өөрсдөө их туршлагатай байх шаардлагатай. Энд одоо нэг 20 гаруй иргэн байгаа. Одоо ингэ зарж амьдарч байгаа. Зөвлөгөөний хаад одоо сайхан ургадаг байсан тэр чигээрээ байхгүй боллоо. Ногоон орчин байж ах чинь энэ чинь талхлал дуслаа шүү дээ. Өмнө нь Оросын албаны улсын ялтын 70 жилийн парад мөн оролцоод ирсэн байгаа. Тэр чадвартай залуучуудыг бас харуулах нь бас боломж юм да. Эдгээр болоод бусад мэдээллийн дэлгэрэнгүй цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзсгэнэ. Өөр Монголын Эрдэнэт хорны Хянган аймаг бол 1.6 сая хүн амтай хөдөө аж ахуйн бүс нутаг юм а. Хянган аймагт хил залгаа өршдөг Дорнод аймгийнхан өнөөдөр Улаанбаатар хотноо хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны чуулган зохион байгууллаа. Өмнө нь зөвхөн хоёр аймгийн хоорондоо зохион байгуулдаг байсан бизнес уулзалт хүрээгээ тэлж нийслэл болон орон нутгийн 300 гаруй компаниуд хүрэлцэн ирсэн байна. Завхан аймагт газар тариалан эрхэлдэг Тойо компанийн энэ уулзалтаас хамтын ажиллагааны түншээ олжээ. Хянган аймгийн газар тариалангийн компани тоног төхөөрөмж болон хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, харин Тойо компани газар болон ажиллах хүчнээ гаргахаар олжээ. Гарсан бүтээгдэхүүнээ тэд Японд экспортлохоор тохирч байна. 300 будаа авиас Эрдэнэ шиш тариална. Тэгээд Улаанбаатар тариалж байна. Японы зах зээл, Японы зах зээл байна. Манайх ч одоо органик эрүүл сайхан хөрс агаартай гадар шүү дээ. Тэгэхээр манайх авах зах зээл нь байгаа. Манайх ургууч чаддаг юм бол зах зээл нь таана хүлээгээд байж байна. Энэ мэтчилэн Хянганы органик хүнс үйлдвэрлэгчид, аялал жуулчлалын компаниуд Монголын аж ахуйн нэгжүүдийн хооронд ажил хэрэгч яриа хэлцээр өрнөсөн юм а. Хянган аймаг Эрдэнэ шиш, Цагаанбудаа, Шош, малын тэжээлийн тариалтаараа бүс нутагта алдартай. За энэ чиглэлээр хамтран ажиллах цаашлаад махсүү болон бусад бүтээгдэхүүн импортлох боломжтой байгаагаа илэрхийлж байлаа. Манайд Хянган аймагт хөдөө аж ахуйн салбарт мэрэгдсэн олон сайн мэрэгжилтнүүд байдаг. Ариун ургац авах малынхаа ашиг шимийг сайжруулах гээд энэ ариун туршлагыг хуваалцаж чадвал Монголын эко бүтээгдэхүүнүүд хятадын зах зээлд амжилттай нэвтэрч чадна гэж бодож байна. Австралийн нэг компани хятадын зах зээлд сүү нийлүүлэх эрхээ авч хөрөнгөний зах зээлд нь хувьцаа гарган арилжаалж тэрбум доллар босгож байсан. Тэрбум гаруй хүн амтай энэ зах зээл ямар ч төрлийн хүнсний бүтээгдэхүүн шингэн авах чадвартай гэж судлаачид үздэг. Газар нутгийн байрлалын давуу талаа ашиглаж том зах зээлд хүл тавих боломж байна гэж Дорнод аймгийнхан ярьлаа. Дорнод аймгийн Чавсаа хотод механизм одоо энэ жилдээ ингээд хурж одоо бүрээ холбогдод дуусна. Тэгэхээр Дорнод аймгийн Чавсаа хотоос Оросын хилийн бомб, бүгд найрамдах улсын хилийн 2 бомб руу хатуучлалтай авцсан барих техник эдийн засгийн үндэс зураг төсвийг энэ онд хөгжлийн банкны санхүүжилтээр хийж хэрэгжүүлж дуусч байгаа. Тэгэхээр эх оноос эхлээд энд бол одоо хөрөнгө оруулалтыг бид нар татаж эхлэх ийм үйл ажиллагаа явагдана. Ингэснээр Азад зүүн удаас гарах нэг том одоо гарц хатуучлалтай авцсамаар болов. За хоёрдуурт бол төмөр замын асуудал яригдчихэж байгаа. Төмөр замыг бол мөн одоо зүүн удаастай холбох шинэ нэг төмөр замын гарцууд мөн Дорнод аймаг Чавсаад Оросын улсын улсаас Чавсаад төмөр зам олгогдсон. Эндээс 500 гаруй километр замаар холбогдоод хил дээр ирсэн байгаа энэ Аршаант сүмбрийн бомбттой, бичгтийн бомбттой холбогдох ийм боломжтой болох мөн одоо судалгааны ажлууд хийгдэд явж байна. Хамгийн гол нь энэ удаагийн уулзалт уул уурхайн салбараас өөр салбарын хамтын ажиллагааг ярилцаж байгаагаар онцлогтой гэж зохион байгуулагчид нь хэлж байсан юм а. Хүүхэд залуучууд өсвөр үеийнхэнд эх орон чөлөө төлөвшүүлэх, бие бэлтрийг нь хөгжүүлэх зорилготой эх орон 36 хөтөлбөрийн 2015 оны нэгдсэн цугларалт өнөө өглөө нээлттэй хийлээ. Яг 36 цагийн хугацаанд тусгай хөтөлбөрийн дагуу хүүхдэд хэрэгтэй амьдралын наазахын ойлголтуудыг өгч, цэргийн анхан шатны ур чадвар эзэмшүүлдэг тус хөтөлбөрт хамрагдахаар өнөөдөр 600 хүүхэд найрамдал цусланг зорилоо. Өглөө эртлэн босоод тусгай хөтөлбөрийн дагуу дасгал хийн, гүйж харина. Уулан дайрч мөлхөж яг л цэргүүч шиг арвтын зохион байгуулалтанд орж бэлтгэл гарна.
Энэ бол эх орон 36 хөтөлбөрийн үндсэн сургалтууд. Харин энэ жилээс дээрх сургалтууд дээр нэмээд сэтгэл зүйн талаас нь илүү анхаарч хүүхдүүдтэй ярилцах, тэднийг сонсох, зөвлөгөө өгөх цагуудыг төлөвлөсөн байна. Ялангуяа гэр бүлийн болоод үеийнхний хоорондын үл ойлголцол, харилцааны асуудлаар сургалт явуулахаар болсон юм байна. За ийм сургалтанд хамрагдах хүсэлтэй байгаагаа хүүхдүүд өөрсдөө санаачилж хүсэлт гаргасан юм байна. Жишээлбэл өнөөдөр эцэгчүүд бид нар чинь одоо би ч гэсэн өөрөө ээж хүнтэй яг өнөөдрийн асуудалтай холбоол яриад идэг юм байна. Чи хичээлээ хийсэн үү? Замаар зүү гарч ийн үү? За чи найзтайгаа хэрэлдэж ийн үү ч гэдэг юм уу? Муудаж ийн үү те? Ямар нэгэн асуудал юу вэ чи гэл ингээд багш чинь чамайг яаж үнэлж байгаа гэдэг ч юм уу. А гэтэл бид энэ хөтөлбөрөөр юу ярьж байгаа вэ гэхээр хүүхдүүд хүний амьдралд тааж давшгүй олон бэрхшээл тулгардаг юм аа. Яг энэ мөчөд чи өөрийгөө аврахаас гадна бусад яа туслах уу? Энэ ерөөсөө нөгөө нэг юу гэдэг юм бэ? Хүн болгоо нэг л ингээл шахтцсан эвтэж яхад туслах гэдэг утгаар биш. Ерөөсөө бэрхшээл тохиолдоход хүн хамгийн түрүүнд сэтгэлийн хаттай өөрөө 50 байж асуудлыг өөрөө шийдэх гэж үзэх ёстой гэдгийг л хэлээд байгаа юм. Эх орон 36 хөтөлбөрийн үрдэнд тод харагдах болсон хамрагдах хүсэлтэй хүүхдээ явуулах гэсэн ээж аавдын тооч нэмэгдэж байгааг санаачлагчид онцолж байна. Хүүхдийнхээ хүмүүжил бие билдарт анхаарах хувийн хөвчлийнхэн орон нутгийн сургуулиуд хөтөлбөрт нэгдэж байгааг хэлж байна. Дүүргүүд, за аймагуудаас хүсэлт ирсэн. Тэгээ бид бол хамгийн гол нь сургагч багш нарын бэлдэж өгсөн байгаа. Тэгэхээр сургагч багш нарыг бэлтгэхээр аймагуд өөрсдийнхөө туслан дээр ингээд хэрэгжүүлдэг. За Булган аймаг бол маш сайн хэрэгжиж байна. За Хөвсгөл аймагт хэрэгжиж байна. За Хинтээ аймаг гэдэг аймагуд бол их сайн хэрэгжүүлж байгаатай. Яванд бол энийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгож одоо ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн одоо хүрээнд гэдэг тухайн хүүхдийн нас онцлогт таарсан хөтөлбөр болгож хэрэгжүүлэхээр бид нар ярьж байгаа. Тэгээ энэ хөтөлбөр маань нэлээд үр дүнгээ өгч байгаа. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг сургагч өгч гэж тооцвол өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтдээ 30 мянган гаруй сургагч өгшийг бэлтгэжээ. За харин энэ жил 1000 гаруй хүүхд хамрагдсны 600 инх өнөө өглөө олон улсын хүүхдийн найрамд цусланг зорьсон юм а. Манай улсын экспортын гол түүхийд бол яхаарахгүй нүүрс байдаг. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үн унсантай холбоотойгоор бидний олборлох зардал маань борлуулж байгаа үнээс ялимгүй доогуур хэмжээнд байна. Тиймээс салбарын яамнаас зөвхөн түүхийн нүүрсийн гадагш нь гаргах биш, дөрвөн сонголттой бодлогыг хэрэгжүүлж байна. Эрдэнэс таамтлагын хувьцаат компани Монгол улсын нүүрсний экспортын 38%, Хятад улсын нүүрсний импортын 8% дангаар хангаж байгаа. Энэ жил ашигт малтмалын газраас тус компанид өгсөн төлөвлөгөөгөөр 11 сая тонн нүүрс олборлох ёстой. Гэхдээ нүүрсний үнийн увналт Хятадын зах зээлийн боломжоос хамаарат одоогийн байдлаар 3 сая тонн нүүрс олборлоод байна. Таамтлагын ордоос 1 тонн нүүрс олборлоход 25-аас 26 долларын зардал гардаг бол худалдаж байгаа үнэ нь нүүрсний чанараас хамаарат 25-аас 30.9 доллар байна. Үнийн уналтаас шалтгаалan Эрдэнэс таамтлагын хувьцаат компаниас олборлох өртгийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэлээ. Гайлын хяналтын бүсийг уурхаа дээр байгуулсан. Ингэснээрээ бол бид нар өмнө нь бол цагаан хадан дээр буулгаж цаана дунд нь бол нэг буулгаад эргэж ачдаг тонн нүүрс болгон дээр 2 долларын өртгийг нэмэгдүүлж гаргадаг байсан бол тэр одоо шаардлагагүй уурхаагаас шууд хил гаргаж байгаа гэсэн үг. Хөрс тээврийн зайг бол богиносгох, тээврийн оновчлуудыг бол хийж байгаа. Тэгэхээр энэ бол манай нүүрсний өөрийн өртөгт бол шууд нөлөөлдөг. Нүүрсний үнийг бол өртгийг олборлолтын өөрийн өртгийг бол бууруулах боломжийг олгодог. Өнгөрсөн жил төрөөс эрдэс соёлын тухай баримтлах бодлого гарсан, мөн ашигт малтмалын тухай хуулинд ч нэмэлт өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор голлох ашигт малтмалууд дээр засгийн газар хөтөлбөр боловсруулж байгаагийн нэг нь нүүрсний хөтөлбөр. Нүүрсийг 4 чиглэлээр ашиглах бодлого баримталж байна. Нэгдүгээр түүхийн нүүрсийг олборлох, гадаадд гаргах, дотооддоо ашиглах гэх энэ уламжлалт арга мэдээж байна. Хоёрдугаар тагс боловсруулах, баяжуулах, угаах зэргээр боловсруулна. Энэ нь коксчих нүүрсэн дээр хэрэглэх арга. Үүнийг өргөн нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Гуравдугаарт гүн боловсруулах. Нүүрснээс түлш химийн үйлдвэрийн түүхийд гаргаж авах зэргээр өртгийг нь өндөрсөх юм а. Дөрөвдүгээрт нүүрсийг эрчим хүчний станцуудын түүхийд болгох, дотоодын эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна гадаадад экспортлох гэсэн 4 чиглэлээр ажиллаж байна. 4 чиглэлээр ингээд энэ салбарыг ингээд хөгжүүлэх юм бол ер нь тухайн үеийн зах зээлийн эрэлттэй уялдуулаад алинд нь бид нар илүү ач холбогдох гэдэг тийм сонголт их боломжтой болж байгаа. Зөвхөн өнөөдөр бол бид нар зөвхөн түүхийн нүүрснээс хамгийн баригчаад шүү дээ. Түүхийн нүүрсний үн унахлаар зэрэг одоо бидний одоо энэ борлуулалт явагдаж чаддаг. Хэрвээ тийм сонголттой байсан бол энэ унах юм бол гүн боловсруулалт талдаа илүү ач холбогдол өгдөг юм. Хагас боловсруулалтанд ач холбогдол өгдөг юм. Эсвэл эрчим хүч рүүгээ илүү нүүрсээ шахдаг ч гэдэг. Ийм одоо тийм олцоотой сонголтыг хийх боломжтой болох юм а гэж бодож байгаа.
Үүнээс гадна нүүрсний олон улсын стандартыг хангасан ангиллуудыг бий болгосон байна. Ингэснээр коксчих нүүрс баяжуулсан түүхий хагас коксчих хүрэн нүүрс антерцит зэргээр ангилж гаргадаг болж байгаа гэлээ. Өвөр Монголын Хянган аймагтай хамтран зохион байгуулсан хөрөнгө оруулалтын чуулган өнөөдөр нийслэл бол бизнес уулзалтанд 300 гаруй компани оролцлоо. Эх орон 36 хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр 600 хүүхэд найрамдал цуслан зориуллоо. 3 жилийн хугацаанд хэрэгжсэн хөтөлбөртөө 30 мянган орчим хүүхэд хамрагдаад байна. Бразилийн Сан Пауло хотод болж байгаа ур чадварын дэлхийн аврах шалгаруулах тэмцээний дүн маргааш гарна. 59 орны нарийн мэрэгжил эзэмшиж байгаа 17-оос 22 насны 1200 орчим залуучууд дэлхийн аврагын төлөө өрсөлдөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байрт явуулахад зориулж Азийн хөгжлийн банкнаас 1 сая долларын буцалтгүй тусламж олгохоор боллоо. 2 жилийн дараа Монголын 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн үйлчилгээ авах хүртээмжийг сайжруулахаар тооцож байна. 9-р сарын 3-нд бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хотын төв талбайд болох чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол цэргүүд өнөөдөр уянд багаас морлоо. Бүгд найрамдах Хятад ард улсад болох цэргийн ёслолын жагсаалд манай улсаас 76 цэрэг ирс оролцох юм. Хөтөлбөрийн дараагийн багц мэдээлэлд анхаарлаа хандуулцгаана уу. Бразил улсаас манай сурвалжлагч Эрдэнэ Чимэг шинэ мэдээ ирүүллээ. Бразилийн Сан Пауло хотод болж байгаа ур чадварын дэлхийн аврах шалгаруулах тэмцээний дүн маргааш гарна. 59 орны нарийн мэрэгжил эзэмшиж байгаа 17-оос 22 насны 1192 залуус энэ тэмцээнд өрсөлдөж байна. Тэмцээн 3 хоног үргэлжилж мэрэгжил тус үрээр даалгавар гүйцэтгэн өрсөлдсөн юм. Олон улс орон технологийн дэвшил арга туршилгаа солилцох гэж энэ тэмцээнд оролцдог. Мөн өөрсдийнхөө мэрэгжлийн чиг баримжаа, хөгжлийн чадал чансаагаан соридг юм байна. Мэрэгжил эзэмшиж байгаа залуучуудын ажлын талбарт гарахын өмнөх ур чадварын олимп гэж нэрлэгддэг энэ тэмцээнд манай улс 9 төрлөөр амжилттай оролцлоо. Тэмцээний эцсийн дүн хараахан гараагүй байна. 1192 мэрэгжлийн сургууль төгссөн залуус юу сурснаа дадлагын талбарт 50 мэрэгжлээр харуулж байна. Нэг мэрэгжил дээр 20-с 40 орн өрсөлдөж байгаа юм. Тэмцээний төрөл тус бүрийн даалгавар оролцох өдрийнхөө өглөө тодорхой олж зураг төслөө гаргах эдангаар нь бэлтгэн угсрах ажлыг гүйцэтгэж байна. Мэрэгжил бүрээс шалтгаалan гүйцэтгэх ажлын даалгавар өөр юм. Монголын багаас хамгийн олон өрсөлдөгчтэй нь гагнуур цахилгааны төрөл тус бүр 40-оос 42 орны залуус оролцлоо. За энэ тэмцээнд бол хамгийн хүчтэй өрсөлдөгч бол өмнө Солонгос байгаа, Япон байна. За Бразил бас өрсөлдөн гэж үзнэ. Австрали, Америк эдгээр нэрлэж болно. За манай залуугийн хувьд бол бэлтгэл нэлээд боломж юм байгаа. За тест прожектын даалгавруудаа дөрвөн модулаа маш сайн ойлгосон. Арга техник, аргачлал маш сайн мэдэрч байгаа. Ер нь амжилттай оролцсон сэтгэлтэй байна. Монголын багийн тамирчдын хувьд улстай бүхэл Азийн хөгжингүй орнуудад хараахан нэвтрээгүй тоног төхөөрөмж ашиглах, тооцоолж байгаагүй эрсдэл хүлээх тохиолдолч гарлаа. За гэхдээ энэ бүхэн Монголын залуус бусдтай өөрсдийгөө харьцуулах, мэрэгжлийн хөгжил аль шатанд яваг мэдрэх том боломж өгч байна. Энэ тэмцээний гол ач холбогдол нь олон улсын хэмжээнд харьцуулж өөрийгөө нэг харах, түүнээсээ суралцах мэрэгжлийн төвшингөө тогтооход чиглэдэг. Мэрэгжлийн чиглэлээр суралцж байгаа залуусын хөгжих том талбар гэж бий боддог. Хамгийн гол нь хүүхдүүдэд бэлдэж ирж байгаа эксперт багш нар нь өөрсдөө их туршлагатай байх шаардлагатай. Энэ л жаахан дутагдж байгаа нь энэ тэмцээний үеэр ажиглагдлаа. Үнэхээр энэ тэмцээн бол хүүхдийн ур явьяас мэдлэг даатгалыг нэгэн зэрэг шалгадаг цэвэр өрсөлдөөн. Би олон жил хавтанцар наах төрөлд мэрэгжилтэн бэлтгэж байна. Жил ирэх бүр энэ тэмцээний гүйцэтгэх арга технологи ур чадвар өссөөр байна. Тэмцээнийг орон орноос ирсэн сургагч багш экспертүүд шүүж байгаа. Тухайн тэмцээн дээр хичнээн орноос мэрэгчлэн орж байгаас шалтгаалan шүүгчдийн тоо тэнцүү байна. Хамгийн олон удаа дэлхийн аврагад орсон туршлагатай нэгний дотроос ахлагчаар томилдог. Аль орны ямар хөгтийн бүтээлд оноо өгч байгааг мэдэхгүй нууцтойгоор оноог тавьдаг байна. Эцсийн шалгаруулалтын дүн маргааш гарч ур чадварын дэлхийн авраг өндөрлөх юм а. Дэлхийн ур чадварын тэмцээний олон төрөлд монголчууд өрсөлдөхөд дотоодын зах зээлээ хангах мэрэгжилтэн сургах боломж байна. Тухайлбал цэвэрлэх байгууламж, машин угсралт, сан техникийн салбарт. Мэрэгжилтэй залуусаа дэлхийн ур чадварт өрсөлдүүлж чадах юм бол илүү сайн технологид мэрэгших бололцоо байгаа юм. Авраг болж медаль авах нь чухал биш, олон орны залуучуудтай мэдлэгээ хуваалцаж тэдний технологиг суралцах гэж дэлхийн ур чадварын тэмцээнийг зорих болсон байна. Хүндрэлтний өмнө ундны цэвэр усны асуудал тулгамдж эхэлсэн. Улс орон бүр усны шин технологиор мэрэгжилтэн бэлтгэх, цэвэрлэх байгууламжаа сайжруулах, саарл усыг ашиглаж цэвэр усаа гамнахад анхаарч эхэлжээ.
Сан Паулогийн дэлхийн аваргын тэмцээнд хэд хэдэн цоошин мэрэгжил танилцуулж байгааг нэг нь усны механик. Энэ мэрэгжлийг холбооны бүгд найрамдах Герман улсын Festa компани танилцуулж жишг тэмцээний төрөлд оролцож байна. Дэлхийн олон улс усаа цэвэршүүлэх технологид суралцах болсон. Ус цахилгаан технологи, хим, биологи гээд 6 салбар нарийн мэрэгжил шиж байж усны механикийн энэ мэрэгжил бий болж байгаа. Хотчих тусам энэ мэрэгжил улс орон бүрт илүү шаардлагадах болно. Миний хувьд Иран, Африкийн орнуудад энэ мэрэгжлэр зөвлөх болсон. Танай улс сонирхол туслахад бэлэн байна. 2 жилийн дараа усны механикийн чиглэлээр Швейцар, Америк нэгдсэн улс, Австрали, Герман улсууд энэ төрлөөр дэлхийн аваргад өрсөлдөхөө илэрхийлээд байна. Үүнээс гадна автомашины кузов засварын төрөл. Энэ зах зээлийг бид Вьетнамын ажилчдад автчихад байгаа нь нууц биш юм аа. Энэ Волцкс дэлхийн ур чадварын тэмцээн дээрээс бидний бас олж харах нэг зүйл нь юу вэ гэхээр манай улсад бэлтгэгдэхгүй байгаа. Гэхдээ манай зах зээл дээр зайлшгүй шаардлагатай байгаа ийм эрэлт хэрэгцээтэй ямар мэрэгчлүүд байна вэ гэдгийг бас бид нар олж харах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэрний нэг нь одоо бидний энэ харж байгаа автомашины бүхийг засвар буюу бидний ярьдгаар кузов засвар байна. Энийг зөвхөн энэ мэрэгжилээр гээд хараад үзэхэд манад ерөөсөө бэлтгэгдсэн ийм мэрэгжилтэй ажилтан байдгүй учраас энийг баталгаа болоод өнөөдөр манай Монголын зах зээл Вьетнам мэрэгсэн ажилчид орж ирээд кузов засварын газрыг амжилттай ажиллаж чадж байгаа л да. Тийм болохоор иймэрхүү байдлаар бид нэр бас одоо сайн дураараа өөрсдийнхөө ажиллах хүчнийг бэлдэж чадаагүйгийн улмаас зах зээлийнхаа боломжийг алдаад ажлын байрны боломж нөхцлөө олон хүнд олгож болох ийм боломжоо алдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээрээс заашгүй харах зүйлүүдийн нэг нь энэ байна. Тэгээ энэ дээр энэ кузов засварын мэрэгжил гэдэг бол ер нь нийтлэг ийм мэрэгжлэлтэй. Дэлхийн ур чадварын энэ тэмцээнд 50 гаруй төрлийн мэрэгжилтэй залуус өрсөлдөж байгаа. Зарим мэрэгжлийг манай улсад эзэмшүүлэх нь бүх хэл сонсоож өгөө мэрэгжил байна. Даяар шах тусан олон бүр технологи ус нэгдэж мэрэгшин салбарлаж байгаа юм аа. Сангуудаа дэлхийн ур чадварын тэмцээнд оролцоод ерөнхийдөө нэлээд их олон туршлага, маш олон багаж томилгоор сүүлийн үеийн техник технологиудыг бас бас олон мэдлэгийг одоо бид бас хоригдуулж байна. За үүний нэг тод жишээ бид бас ямар мэрэгчлэр Монгол улс оролцоод бас биднэрт илүү төвхөө ойр байх юм бэ гэдэг нь бас эндээс олж харлаа. Жишээлх юм бол энэ сан техникийн мэрэгжил байна. Дээр нь хувцас дизайн байна, интерьер дизайн, за механикийн мэрэгжлүүд, за барилгын мужийн барилгын автомцар гэх мэтлэнгээр олон мэрэгжлүүдээр бас бид Монголын одоо мэрэгжлийн боловсрол сургалтын салбарт олон жил бэлтгэгдсэн. Тэр дундаа бүр гарчсан одоо мэрэгсэн гэдэг юм уу, мэрэгсэн инженерүүд, мэрэгсэн техникчүүд олонтой тийм мэрэгжлүүдийг бас бид нар дараагийн тэмцээнд зөвхөн оруулах нь зүйтэй байна гэсэн энэ олон сайхан туршлага дадлагыг бид нар хоригдуулж авч байна. Наадхан бид өөрсдийн сайн мэддэг салбартаа мэрэгжилтэй залуусыг бэлтгэн дэлхийд өрсөлдүүлэх нь чухал. Ингэж байж гэмээр мэрэгжилтэй сайн ажилтан, за сайн технологи чадварыг олон улсаас импортлж чадах юм аа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан янз бүрийн халамж тэтгэмж байдаг хэдий ч дэлхийн нийтийн жишгээр нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхлүүлэх явдал хоцрогдож байна гэж мэрэгжилтнүүд үзэж байна. Азийн хөгжлийн банкнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгоход зориулж 1 сая долларын буцалтгүй тусламжийг олгохоор болсон байна. Уг нь Монгол улсын аж ахуйн нэг жолгон нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зайлшгүй ажлын байраар хангах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгөн шимтгэлийг төлөх ёстой. Энэ нь эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж болон бусад үйлчлэгэнд зарцуулагдана гэсэн үзэл баримтлалыг хуулиндаа тусгаж өгсөн. Өнөө хүртэл хэрэгжээгүй, хэн хэрэгжүүлж, хэн нь шимтгэлээ хурааж, яаж зарцуулах ёстой вэ гэдэг нь тодорхой бус байсан учраас хуулиндаа дахин өөрчлөлт хийсэн гэж Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамныхан хэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулийг бид шинжилэн найруулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль болгож өөрчилж байгаа. За энэ нь өөрөө энэ одоо нүүбийн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн конвенцэд нийцүүлж өөрчилж байгаа юм томоохон одоо өөрчлөлт болж байгаа. Өмнөх манай одоо нийгмийн хамгааллын тухай хууль бол зөвхөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж тал руугаа хэмжиглэсэн юм хууль байсан. Хуулийн өөрчлөлт шинжилгээг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банк ядуурлыг бууруулах Японы сангаас 1 сая долларын буцалтгүй тусламжийг Монголд олгож байгаа юм байна. Энэ мөнгийг захиран зарцуулах эрхийг Монгол улсын засгийн газарт олгож байгаа юм байна. Төсөл хэрэгжсэн 2 жилийн дараа Монголын 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг авах хүртээмжийг сайжруулна гэж найдаж байна. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт онцлох, дэд бүтэц тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ур чадвар олгох зэрэг ажлууд хийгдэх юм а.
2010 оны хүн амын толгоор хөгжлийн бэрхшээлтэй 108 мянган иргэдийн 80% нь ажил эрхэлдэггүй зөвхөн нийгмийн халамжаар амьдардаг. 22% нь боловсрол эзэмшээгүй, зөвхөн 7% нь дээд боловсрол эзэмшсэн зэрэг нь энэхүү төслийг хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл болж байгаа юм байна. Хотчлоо төвлөрлөө монголчуудын нүдний харааг муутгаж байна. Уг нь Монгол хүн бүр бүргэд шиг сайн хараатай байсан гэж сонссон. Энэ үгийг Солонгосын нүдний эмч хэллээ. Монголчуудын дунд тэр дундаа хүүхдийн харааны жигжилүүр нэмэгдсээр байгаа хэдий ч хүүхдийн нүдний эмч нар ховор хിവэрэ байна. Олон улсын нүдний сайн дурын эмч нарыг нэгтгэсэн Орбис байгууллага хүүхдийн нүдний төв байгуулах санаачлаг гарган эхний сургалтаа оптикийн мэрэгжилтнүүдийг чадваржуулахад чиглүүллээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хараа муудаж байгааг төдийлөн анзаардаггүй. Ажигч нэг нь анзаарсны хүчинд эмчид даваачин үзүүлдэг. Харин өндөр хөгжилтэй улс орнууд жил бүр бүх хүүхдийнхээ нүдний хараанд үзлэг хийдэг юм байна. Манад ийм үзлэг хийгддэггүй. Бас дээр нь зөв оншилж, зөв технологиор шил тохируулдаг мэрэгжилтнүүд зөвхөн их хүүхдийн эрүүл мэндийн төвдөл байдаг. Тиймээс тэдний ачааллыг хөнгөлөхийн тулд Орбисийнхэн Австралийн Брин Холд нь Хараа зүйн институтийн багшийг урьж авчран орон нутгийн оптикийн мэрэгжилтнүүдэд сургалт зохион байгуулж байгаа юм байна. Хүүхдийн хараа бол маш эмзэг цаг алдалгүй засаж авахгүй бол хараа нь хурдан муудах эрсдэлтэй байдаг учраас зөв оншилж, зөв шил зүйлгэснээр ирээдүйн эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм а. Тийм учраас Орбисийн эмч нар Монголын хүүхдүүдийн хараанд илүү их анхаарч байна. Орчин үеийн хараа зүйн шинжлэх ухаанд нүдний харааны хугарлын эмгэгийг мэс ажилбараар амархан шийддэг болсон. Гэхдээ энэ аргыг эмч нар төдийлөн сайшаахгүй байна. Өөрөөр хэлбэл харааны шил зүүхийг хамгийн сайн арга гэж үзэж байгаа учраас оптикийн мэрэгжилтнүүдийн эрэлт хэрэгцээ цаашдаа өндөр хэвээр байна гэж байлаа. Ер нь бол өмнө нь манай эмч нар ч гэсэн ер нь цаашдаа бусад газрын ч гэсэн энэ хараа муудаж байгаа бүх шалтгаануудыг ерөөсөө л том эмчлэх гээд исэн. Том афраси гээл одоо ингээл их л том байдлаар нь эмчлэх гээдсэн тэр нь үгүй байсан байна. Харааны хугарлын гажиг юм гэдгийг аль багаас нь олж засаад тэрийг цаг агуулахгүй, цаг алдуулахгүй одоо засаа явах нь хамгийн зөв юм байна гэсэн бүр дийлхийн концепц явж байгаа. Яг тэрний дагуу л одоо манад энэ хэрэгжиж яг цаг хугацаагаар явал ингээл хэрэгжиж байгаа. Орбисийн эмч нар орон нутгийн оптикийн мэрэгжилтнүүдийг сургалтанд дэнхүү хамруулснараа их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдийн нүдний шилний төвийг байгуулах юм байна. Хямд үнэтэй хүүхдэд зориулсан хамгийн сайн нүдний шилийг зөвхөн энэ төвөөр дамжуулан худалдаалж байх зорилготой байгаа гэлээ. Гандан дэгчлэн хийдэд тагтаа шувуу хооллохыг зогсоохоо тэнд гар дээрээс будаа зардаг иргэдийг болиулах сүүлийн хэдэн жил хотын захиргаа хорооны цэцэг дарга энэ асуудлаар тэмцэж байгаа. Хэдийгээр тагтаануудыг гандангийн хашаанаас гаргачихсан ч бүр өмсөн амжирч чадахгүй байгаа нь будаа зардаг иргэдтэй холбоотой гэж тэд хэлж байна. Сүлжээ хэлбэрийн гэр бүлийн ийм бизнесийг зогсоох тэмцэл үр дүнд хүрэхгүй байгаа учраас тэднээс будаа худалдан авч тагтаа тижээхгүй байхыг 16 дугаар хорооны удирдлагууд иргэдэд уриалсан байна. Гандангийн хашааны үүдэн цугласан тагтаануудыг тарааж, тэднийг тижээх будааг зараад байгаа иргэдийг хөөх тэмцэл сүүлийн 2 сарын турш үргэлжилж байгааг хорон засаг дарга хэлж байна. Соёлын үеийг хамгаалж, тагтааны тог цөөлөх, орчныг цэвэр байлгах даалгавар нийслэл дүүргээс ирдэг, түүнийхэн дагуу арга хэмжээ авч ажилдагч, будаа зардаг иргэд ойлгодоггүй, тэрч бүхэл эсэргүүцдэг гэдгийг хорооны засаг дарга сайн заяа бидэнд ярьлаа. Энд одоо нэг 20 гаруй иргэн байгаа. Будаа ингэж зарж амьдарч байгаа. Тэгээд энэ бүх одоо зөрчиж байгаа хуулийн заалтуудыг танилцуулаад бид тэгэхэд авчиад хорон дээр хуулах сурчлагаа хийгээд ингээд арга хэмжээ авсан боловч энэ хүмүүс одоо энд байрлалсаар байгаа. Энд будаага зарсаар байгаа. Сүсгтэн олон лам хуврагууд шашны эд зүйл зардаг дэлгүүрүүдийн эзэдгээд бүгд л сүүлийн үе тагтааны тоо олширч байгаа. За түүнээс нь болоод орчны бохирдол дийлдэхэ байсныг хэлж байна. Машин дайруулсан тагтааны цуснууж өд сүд хаасайг наалтаж хийсч байгааг ярьсан юм. За энд дэлгүүртэй иргэдийн хувьд будаа зардаг иргэдэд мөн шаардлага тавьдаг ч цонх шилийг нь хагалчих гэдэг учраас сүүлийн үед амаа барьдаг болсон тухайга ярьж байлаа. Гашаан дотор хаа байснаас хойш манай энэ зүйлийг ирээд одоо ингээ өөр зөвлөгөө болголоо энэ байгалийн ингээ сүйтгэд энд одоо будаа зардаг улсууд нь одоо энд зархаа болмоор байна. Тэр нь байгалийн авч чинь байгалаараа өөрийнхөө юугаар шалгарлаараа амьдрах хэрэгтэй ингээ бэлий хичээлсээр хагаад энэ талбай байхгүй энэ зөвлөгөөний мод одоо сайхан ургадаг байсан тэр чигээр байхгүй боллоо. Би буруул гэж бодож байгаа шүү дээ. Тий, одоо энэ чи байгаль орчин бохирдуулаад тэгэл одоо энэ ngөр эн чин сайхан ногоон орчин байж ах чи энэ чин талхлаад дуслаа шүү дээ.
Эсэргүүцэлгүй яг одоо ингээл бүр дэлгүүр дотор хүртэл ингээл тоос шараа өд мөд нь орж ирэл ингээл хэцүү шүү дээ тэр чинь. Тэгэл одоо энэ үүдээр ингээл машин явуух чи ерөөсөө машин явуулахгүй. Тэгэл машин тайруулаад энэнгээр нэг тагтаа. Одоо бодоо олж байгаа нь бол бас буруу юм байгаа энэ өвчин тархах хатаал холбоотой гэж байна. Тийм тэгээд энэ буруу асуудал юм байна. За хэрвээ тагтаануудыг хооллохоо болчихвол энэ хэсгийн ногоон байгууламжийг сэргээж засна. Яг одоо дэлгэцэнд харагдаж байгаа шиг тус гудамжны нөгөө үзүр буюу гандангаа суруудаад барилгын коллеж орчимд хийгдчихсэн энэ ногоон байгууламжийг бий болгох боломж гарах юм а. За тиймээс л хорооны удирдлагууд ганданд мөргөхөр эрэхтэй гар дээрээс будаа авч тагтаа хооллохгүй байхыг сүсгтэн олондоо уриалж байгаа юм а. Чавсан хотод механизм одоо энэ жилдээ ингээд хурж одоо бүрээ холбогдоод дуусна. Манайх ургууч явдаг юм бол зах зээл таана хүлээгээд байж. Монголын эко бүтээгдэхүүнүүд хятадын зах зээлд амжилттай нэвтэрч чадна гэж бодож байна. Манай нүүрсний өөрийн өртөгдөл бол шууд нөлөөлдөг. Түүхийн нүүрсний унахлаар зэрэг одоо бидний одоо энэ борлуулалт явагдаж байна. Манай залуугийн хувьд бол бэлтгэл нэлээд боломж юм байгаа. Хүүхдүүдэд бэлдэж ирж байгаа эксперт багш нар нь өөрсдөө их туршлагатай байх шаардлагатай. Энд одоо нэг 20 гаруй иргэн байгаа. Будаа ингэ зарж амьдарч байгаа. Зүлэгний бод одоо сайхан ургадаг байсан тэр чигээрээ байхгүй боллоо. Ногоон орчин байж ах чи энэ чинь талхлаад дуслаа шүү дээ. Өмнө нь Оросын албаны улсын ялтын 70 жилийн парад мөн оролцоод ирсэн байгаа. Тэр чадвартай залуучуудыг бас харуулах нь бас боломж юм да. Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөртэй хамттайгаа зөвчөд тавханд баярлалаа. Ирэх 9 дугаар сарын 3-нд бүгд найрамд Хятад ард улсын нийслэлээ Бээжин хотын төв талбайд болох чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойм цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол цэргүүд өнөөдөр буян тухайгаас хөдлөлөө. Бүгд найрамд Хятад ард улсад болох цэргийн ёслолын жагсаалд манай улсаас 76 цэрэг эрс оролцох нэ. Зэвсэг түвшний 31 анги байгууллагын 63 албан хаагч, хэдийн цэргийн 11 анги байгууллагын 13 албан хаагч оролцож байна. Харин зэвсэг түвшний тэг 32 дугаар ангийн 5 цэрэг жагсаалд оролцохоор бэлтгэлэн базаачд улснаар бие бүрэлдэхүүн ийхүү өнөөдөр бүгд найрамд Хятад ард улсыг зориуллаа. Ингэхдээ өнгөрсөн 5 дугаар сард Оросын холбооны улсын Москва хотын Улаан талбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон Улаанбаатар цэргийн хүрээний ангийн 20 орчим залуу цэргийн ёслолын жагсаалд дахин оролцож байна. Өмнө нь Оросын албаны улсын ялтын 70 жилийн парад мөн оролцоод ирсэн байгаа. Чөлөөлөх дайны 70 жилийн парадны бэлтгэл сар гарны хугацаатай Монгол улстай явуулсан байгаа. Очоод мөн олон улсын хамтарсан бэлтгэл сургалтууд бас байгаа. Баялагчаас дэд хурандаа хүртэлх цолтой 18-аас 38 насны 76 залуу чөлөөлөх дайны ялалтын жагсаалд инхүү оролцсон. Тэд дэлхийн бусад орны цэргүүдтэй 6 удаагийн хамтарсан сургуулилтыг гүйцэтгэв. Жагсаалыг зэвсэгтүчний жанжин штабын ахлах мэрэгжилтэн дэд хурандаа хаширдэн командалж, ахлах бол бүрэлдэхүүнийг Батлан хамгаалах яамны стратеги бодлого төлөөлөлтийн газрын дарга хурандаа Сайхан Баяр, зэвсэгтүчний ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга бригадын генерал Амгалан Баатар нар удирдан чиглүүлж байна. Олон орны зэрэг дайчтай мөржигдсэн алхам энэ дунд бас Монгол улс бас ямар хэмжээнд явна зэвсэг түвшин залуучууд нь хэр чадвартай залуучуудыг бас харуулах нь бас боломж юм да. Бүгд найрамд Хятад ард улсад болох цэргийн ёслолын жагсаалд гадаадын 16 орны цэрэг эрс оролцсон. Цэргийн парадад оролцохоор эх орондоо хийх бэлтгэлэн дуусгаад Бээжинг зорих цэргүүдийг нисхийн өмнө Монгол улсын Говьяд Тамирчин Сумогийн их аварга асаашөөрөө давагдорж таарсанд цэрэг эрс ихэд бэлэгшээж хамт 6 ахуулсан юм. Чөлөөлөх дайны 70 жилийн баярын параданд Монгол улсын нийт хайрын мөрөлдөхөнд хамгийн шилдэг залуучууд явж байгаатай би таарлаа. Олон улсын сонгосон бодлоор бүгдээрэнд нь эрүүлэг сайн сайхан хүмүүс бүхний өсөн өрөө цог хэмэр залбаатай хэмэрнүүдөө сайхан параданд оролцоод нийт армийн бие бүрэлдэхүүн бүгд харж байгаа учраас тэр Монголын ард түмэн харж байгаа учраас цог хэмэртэй залбаа бадарсан сайн өдөр захидаа.
Жагсаалд оролцох албан хаагчдыг цэргийн ёс сурлын жагсаалд тавигддаг үндсэн шаардлага болох бие бэлтрийн хөгжил, нурууны өндөр, эрүүл мэнд, жагсаалын элементийг зөв гүйцэтгэх чадварыг харж сонгосон байна. 120 гаруй залуучуудаас 50 орчим залуу шигшигдэж үлдсэн. Тэдэн дээр Оросын холбооны улсад ёс сурлын жагсаалд алгасан туршлагатай бүрэлдэхүүнийг нэгтгэсэн байна. Би Монголд хайртай түншлэлд төрийн болон төрийн бус байгууллагууд хэвлэл мэдээллийнхэн нэгдэж 21 аймагт ажиллахаар төлөвлөж байна. Түншлэлийн хүрээнд тус бүрийн онцлогийг таниулж сурталчлан мөн Англи, Франц, Герман зэрэг дэлхийн 13 тухайн орон нутгийн тухай мэдээллийг орчуулан нэгтгэж цахим хэлбэрээр олон улсад түгэнэ. I Love Mongolia түншлэл төрийн бас байгууллага санаачлан зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ эх сарын 2-ны өдөр Хинтээ аймагаас эхэлнэ. Аймаг бүрийн шилдэг татвар төлөгчийг алдаршуулна. За мөн тус аймгийн иргэдэд хадгалагдаж байгаа ховор нандин эд зүйлс, за эсвэл тэдний үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулж сурталчлах юм байна. За мөн боловсрол эрүүл мэндийн байгууллагуудад ч сургалт зөвлөгөө хийхээр төлөвлөжээ. За харин иргэдийн хувьд тус түншлэлийн арга хэмжээнд дараах байдлаар хамрагдана. Одоо бид нэр айл болгонд очиод авдрыг нь ухаад тэр одоо өвөг дээцээс уламжилж ирсэн юмыг нь суралжлаач ч юм уу эсвэл үзээ мэдээ гэдэг боломжгүй. Харин энд бол яах вэ гэхээр одоо иргэд маань өөрсдөө оролцоод өөрсдөө энэ аймгийн төвд дээрээ ирээд тэгээд энэ үйл ажиллагаанд оролцоод тэгээд тэр бүртгэгдээгүй юмнуудаа бүртгүүлээ маань оролцох боломжтой. Би Монголда хайртай түншлэл 2015 арга хэмжээний гол зорилго бол аймаг бүрийн онцлогийг таниулах, сурталчлах. Энэ ч утгаараа зохион байгуулах багт хэвлэл мэдээллийн багийнхан багтаж байгаа юм. Өдөр тутмын сонин, телевиз, сайт гээд бүхэл хэрэгслээр мэдээллийг түгээх юм аа. 13 хэл дээр энэ үйл ажиллагаануудынхаа сурвалжлага мэдээг сошиал дээр байршуулад тэгээд Монголыг сонирхож байгаа жишээ нь одоо Францд байдаг хүн гэхэд Франц хэл дээр өөрийнхөө хэл дээр Монголыг сонирхгүй яг нөгөө бас Монголыг бас яг мэдээ гэхээр Google дээр бас олигтой бас мэдээлэл гарч ирдгүү. Харин энд оролцсон бүх юм маань тухайн орнуудын хэл дээр гараад үздэг. Би Монголда хайртай түншлэл 2015 арга хэмжээ Хинтээ аймагаас эхэлж Говьсөнбөр аймагт дуусна. Зохион байгуулах багт боловсролын болоод эрүүл мэндийн яам, татварын ерөнхий газар, соёлын үеийн төв, ЮНЕСКО, хэвлэл мэдээллийн байгууллагын 120 гаруй хүн багтаж байгаа юм байна. Хинтээ аймгийн эрүүл мэндийн газрын 90 жилийн энэ онд дахиаж байна. Тус аймгийн 67 мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг эмч сувилагчид болоод үе үеийн ахмад ажилтнуудад хүндэтлэг үзүүлэх ёс сурлын ажиллагаа болсон байна.